Харин гашны үзээний хувьд өвдөлт, хавдар, хөхрөлт зэрэг зүйлс бог зэрэг илэрч бас байна. Мэдээж сайн хийсэн тохиолдолд хавдар, хохирол зэрэг гарахгүй бах нь усантай ч заримдаа өвчтний арсны онцлогоос шалтгаалаад зайлшгүй гарах тохиолдол бий. Би өөрөө арс маш мэдрэмтгий талдаа учраас манай дээд захирлууд үргэлж хэлдэг нь манай имлэг мэдрэмтгий арсны тусгай имлэг гэж өөрсдийгөө тодорхойлдог. Гэсэн дээ. Дээд захирлууд маань төлөөлөгчимчин өөрөө мэдрэмтгий арстаа бохоор гэж хэлдэг юм. Би бүх хэмжиглээ хийлэхдээ хамгийн их хавдаж, хамгийн их хөхөртөг. Тиймээс энэ хэмжээнд хүртэл хөхөрч болсон гэдгийг мэддэг. Энэ хэмжээнд түспэр хавбит фати. Ими жишээ нь би уухраа. Надад ч бас үнэндээ хийлов эмчилгээ хийлсэний дараа ингэж хавдаж баг зэрэг хөхөрсөн тохиолдол бий. Өвчтнүүдийн арсны байдал, арсны нөхцлөөс шалтгаалаад хөхрөх, хавдар ихсэх зэрэг тохиолдлууд заримдаа гардаг. Мөн ямар ч байсан эмчийн үр чадвараас бага зэрэг хамааралтай байдаг болохоор филлерийн хувьчж ялгаагүй филлерийг бүрүү дарвас бага зэрэг овгор товгор босгох хэлбэр нь төдийлөн сайхан gaахгүй байх тохиолдол бий шүү дээ. Хил овч мөн адил эзлэхэн үүсгэдэг учраас эмчийн үр чадраас шалтгаалаад хэлбэр нь төдийлөн сайхан гарахгүй бол заримдаа бага зэрэг үүсгэх шаардлагатай болох үеч гэж болно.